Оройн төр хэрэмцэгчтэй ам нээвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ удаад бид улсын хурлын гишүүн Уянга Хишгийг урьж оролцуулж байна. Тэгэхээр одоо яг олонний анхаарал татаад байгаа тэр нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудал дээр ажил олгогчийн зүгээс одоо төлдөг тэр нийгмийн даатгалын шимтгэлийг одоо тэглэх асуудал дээр бас ажлын хэсэг одоо улсын хурлын нэр бүхий гишүүд хууль наашлаад байгаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд та бас орсон гэж ойлгоод таныг өрсөн шүү. Тэгэхээр энэ хуулийн төслөд тайлбарлаач. Тэгэхээр ажил олгогчийн зүгээс төлдөг тэр 12.5%-ийг одоо тэглэх юм бол яах вэ гэдэг юм маргаан үсэд байна шүү. Энд дээр та тайлбар хэлэх үү? За тэгээ. Тэгэхээр яг энэ дээр нэг үл ойлголцол гэх юм уу? Буруу ойлголт яваад байгаа юм. Одоо яг парламент буюу яг одоо санаачилсан хуулийн төслийг харах юм бол тэн дээр ерөөсөө ажил олгогчийн төлөхийг татварыг тэглэх тухай заалт байхгүй байхгүй юу? Тэгэхээр нөгөө энэ дээр нэг зарим нэг мэдгдлээс болоод одоо тийм ойлголт төрөө яваад ах шиг байна. Ер нь бол бидний санаачилсан хуулийн дээр болохоор гол зохицуулж байгаа юм маань одоо ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалингийн дээд хэмжээ гэж байдаг шүү дээ. Тэр нь болохоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр гэж байдаг. Тэгээ тэрнээс дээшээ цалин авдаг хүмүүсийн хувьд бол тэр дээшээ цалингаас нийгмийн даатгалын шимтгэл тооцдгүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ч одоо хөдөлмөрөөсөө доод хэмжээ чи одоо 792 үлээ 700 Тэгэхээр 792 мянган төгрөгийг 10 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалинд л одоо нийгмийн даатгалын шимтгэл тооцож олох боломжтой. Тооцож авдаг гэсэн. За тэгэхээр чин 7.9 сая одоо төгрөгийн цалингаас бол нийгмийн даатгалын шимтгэл авна. Тэрнээс дээшээ авахгүй гэсэн үг юм. Тэрнээс дээшх үнийн дүн дээр нь болохоор авдаг байхгүй юу? Тэгэхээр дараагийн тэтгэвэр тооцоход ч гэсэн тэр дээшх цалин хамаагүй гэсэн үг. Яг л тэр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дүнгээр буюу одоо 7,900 ч л одоо хамгийн өндөр дүнгээр төлсөн цалин чинь болно гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр өмнө нь бол жишээлбэл 5 сая байлаа, 2 сая байлаа, тий, сая 800 байлаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг тэрнээс дээшх нь яг тэгэхээр энэ хязгаарыг тавихгүй болохоор одоо юу гэдгийг 15 саяын төгрөгийн цалинтай хүн байлаа гэж бодоход 15 саяар тэтгэвэр тогтоолгоно гэдэг асуудал үүснэ дээ. За. Тийм учраас яг ингээд нөгөө хязгаарлалт тавьж явдаг угаасаа энэ өөрөө нийгмийн даатгалын бодлогын хүрээнд анханасаа л юм хязгаартай явдаг гэсэн үг. Гэтэл ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэл болохоор энэ хязгаарлалт ордоггүй. Энээс илүү одоо 15 саяыг төлдөг бол 15 саяынх нь бүхэл дүнгээс нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг яг ажил олгогчийн ажилтнтайгаа адилхан болёо. Тэр хязгаарлалтын адилхан байлгая. Энэ бол өөрөө зарчмын дагуу юм а гэдэг энэ одоо өөрчлөлтийг оруулж байгаа гэсэн. Тэгэхээр одоо ажилтан бол 7.9 хүртэл төлөд байгаа юм уу? Тэрнээс дээшгээ бол төлөхгүй байгаа юм тий. Тэгвэл ажил олгогч болохоор 7.9 хүртэл төлчөөд дахиад дээшгээ бас төлөд байгаа юм уу? Төлөд байгаа. Тэр нь 10 сая юм уу? Тэр нь одоо 7.5-аас 10 саяын цалинтай байна уу, 15 саяын цалинтай байна уу, 20 саяын цалинтай байна уу? Яг тэр дүнгээсээ л төлөд байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо тэгэхээр төрийн өмчит компани захирлууч 10 саяас дээш одоо 20 сая хүртэлх төгрөгийн цалин авч байгаа шүү дээ. Тэд нар өөрсдөө нэг одоо тэр 12.5-гаа төлөхгүй мөртлөө төрөөс тэдний өмнөөс одоо нөгөө 12.5 төлөөд яваад байгаа юм. Би л тэгж ойлгох гэдэг. Ажил олгогчийн зүгээс гэхээр тэгсэн л тэгжэл таараад. Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгөөр тэр өндөр цалин төлчөөд тэд нар нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байхад одоо төр буюу татвар төлөгчд тэдний өмнөөс нийгмийн даатгалын шимтгэл 12.5 төлөөд байгаа юм. Харин ажил олгогчийн хувьд бол чинь төр төлж байгаа гэсэн. Тэгэхээр чинь тэр төрийн төлөөд байгаа тэр 12.5 гэсэн болиулмаар байгаа байхгүй. Та нар энэ асуудлыг тооцоон дээр оруулж байгаа юм. Яг хөө энэ дээр ер нь бол бид нар төр хувийн хөвшил гэж ялгаад аймаг байгаа. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн хувьд бол яг л нэг зарчим баримталж явах хэрэгтэй. Гэхдээ энэ дээр нэг шудраг бус байна гэх шүнэ. Одоо ингээл төрийн өмчит компани захирлууд чинь 10-аас дээш сая төгрөгийн цалинтай биш нэг сарын. Тэгээд 5-7 төмөр зам одоо компани захирал гэхэд 19 сая төгрөгийн цалин авдаг гэж байна. Тэгэхээр тэр хүн чинь тэр их цалин авчиад тэгээд нийгмийн даатгалын шимтгэлд суудахгүй гэхээр ч одоо гар дээр нь бэлэн мөнгө тэр хэмжээгээр ирнэ гэхэрч бас хуваарлтын шог байна гэдэг шиг л барьцмаар санагдаад байна л та миний хувьд. Яг нэг талаасаа тийм байж болно. Нөгөө талаасаа тэр хүн чинь буцаад 19 сая төгрөгийн тэтгэвэр тогтоолгоод 19 сая төгрөгийнхаа цалингаас тэтгэвэр тогтоолгоод явна гэвэл энэ ч өөрөө төвхтэй болно шүү дээ. Яг энэ өөрчлөлт жишээлбэл яагаад чухал байгаа юм бэ гэхээр одоо яг нөгөө юм олон улсынхаа жишгээр яг аль дүнгээс ямар хэмжээгээр төлөгддөг юм бэ гэхээр нөгөө тодорхой дүн чинь байж хэвээр та. Гэтэл ажил олгогчийн дүн тодорхойг байгаад нь шүү дээ. Тэгээд хахаар нөгөө тооцоололтор чи алдаг гараад эхэлж байгаа.
тэгэхээр за угаасаа байх ёстой зарчмаар нь буюу яг л 1x гэдэг дүнгээс тэр 12.5 12.5 чинь татагддаг байя. За. Гээд ингээд нөө тооцоолыг чинь 1y гэдэг тоон хэмжээсээ гаргаад ирнэ дээ. За тэгэнгүүтээ за хөдөлмөрийн хөлснөөс авдаг болёо. Бусад одоо тооцоолох боломжгүй зөвлөх үйлчилгээ энтер гэдэг ямыг тусад нь байя. Тэгэхээр яг албан журмаар хэд цугларах вэ гэдэг тооцооллын бодох аргачлал гараад ирнэ дээ. Тэгээд одоо хууль санаачилж байгаа 3 гишүүн маань одоо 3 өөр юм яриад эхлэхээр би одоо ойлгосонгүй. Эсвэл та нар хоорондоо муудаад ингээд одоо гинт ингээд санал нь хуваагдаад явчих юу гэж ойлгох юм. Ер нь бол төвшин гишүүний ярьж байгаа адилхан, миний ярьж байгаа адилхан. Одоо гишүүн ч гэсэн адилхан ярьж байгаа боловч энийгээ би цаашдаа юм болохыг хүсэж байгаа юм гэдэг байдлаар тайлбарласан байл л дээ. Яг нөгөө дараагийн тайлбар нь өөрөөр хэлэх юм бол ер нь бол цаашдаа ажил олгогчийн төлдөг хэсэг байхгүй болох ёстой гэдэг юмыг л одоо гишүүн яриад байгаа юм. Гэхдээ энэ удаагийн хуулийн дээр бол тэр санаа байхгүй гэсэн. Тэгээд одоо тэгэхээр яг одоогийн байдлаар бид нар тэр хэмжээний одоо дарамтыг төсөвтөр очруулах боломжгүй гэсэн үг байхгүй юу? Одоо ингээд нийгмийн даатгалын сан чинь одоо 2 их найт түргэний алдагдaltaй байна гэдэл одоо их хамгаалалтын сайд чинь бухимдаад байгаа шүү дээ. Тэгтэл одоо ингээд та нарын санаачилсан энэ хуулиас чинь болоод дахиад нэг 2 3 их найдын алдагдал цоорхоо бий болгох гээд байна гэдэг ингээд ийм асуудал үүсэл сан чинь ордон дотор бөө хэрүүл болоодсэн шүү дээ. Та дээрээ сонссон л баг та. Тий сонсч л байгаа. Тэгээд одоо та нар ойлгож тайлбарлаад л байгаа тий. Юу гэсэн үг зөв ярьж буруу яриад ойлгоод байна уу энэ? Яг ер нь бол факт гэдэг чинь хууль гэдэг чинь цагаан дээр хараар бичсэн л зүйл шүү дээ. Тэгэхээр одоо яг тэр цагаан цасан дээр хараад юу гэж ütсэн бэ гэхээр бид нар тэр ажил олгогчийн илүү төлөөд байгаа хэсгийг ажилтнтайгаа адилхан цалингийнхан дэд хэмжээг тавьяа л гэдэг юм байгаа гэсэн үг. Нөгөө талаасаа тэгэхээр одоо энэ нийгмийн даатгалын санд одоо ямар өөрчлөлт авчрах гэдэг байгаа юм. Тодорхой хэмжээгээр эн чинь ажил олгогчийн тэр төлөөд байгаа тэр татварын дарамтыг л багасгах гэж та нар одоо санаачилж байгаа бол тэр чинь тэр ажил олгогчид яаж одоо дарамт нь багасж байгаа юм. Нөгөө талдаа тэр нөгөө алдагдaltaй байгаа сан дээр чинь бас нэг ямар өөрчлөлт орох гэдэг юм. За тэгэнгүүт энэ бол зөвхөн нэг нь биш. Одоо яг энэ хуулийн төслөөр гол 3 зүйлийг шийдэх гэдэг байгаа. Тэгэхээр нэгдүгээрт бол энэ асуудал байна. Ажил олгогчих. За хоёрдугаарх нь болохоор хөдөлмөрийн хуулийн дагуу авж байгаа бид нар хөдөлмөрийн гэрээгээр авж байгаа цалин байгаа. Дээрээс нь нэмээд нөгөө ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон одоо иргэний хууль заасан бусад төрлийн гэрээгээр орлого олж байгаа шүү дээ. Хөлс авж байгаа. Тэнгүүд тэрнээс бас нийгмийн даатгалын шимтгэлийг заавал суудгаж аваа гэдэг ийм зохицуулт орчод байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг байхгүй болгоё. Буюу нийгмийн даатгал өөрөө албан журмын болон сайн дурын гэж байгаа. Тэгэхээр албан журмынх бол хөдөлмөрийн харилцаан дээр явъя. Сайн дурынх бол иргэний харилцаан дээр явъя гэдэг энэ зарчмыг нь суулгаж өгөх гээд байгаа. Одоо ингээд цалин хөдөлмөрийн хөлснөөс гадна бас бүр ингээд одоо юу гэдгийг 2 хувь хүн хоорондоо тохироод ингээд нэг хөлсөө тохироод ажилласан цалингаас гадуурх орлого дээр хүртэл нийгмийн даатгалын шимтгэл тооцоод яваад байгаа шүү. Яг харин тий яг наадах ч юм байхгүй. Тэгэхээр энэ өөрөө буруу зарчим. Өөрөөр хэлэх юм бол сайн дурын даатгал гэж яагаад байгаа юм? Нийгмийн даатгал чи 2 янз шүү дээ. Тэгвэл сайн дурих гэдэг чинь чи бусад орлогоосоо сайн дурын даатгалаа төлж болно. Тэгэнгүүт одоо энэ асуудал чинь ямар нөхцөл байдлыг үүсгэж байна вэ гэхээр одоо жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс байна, тийм ээ. За зөвлөх үйлчилгээ хийж байгаа хуваараа зөвлөх үйлчилгээ үзүүлдэг иргэд байна. Тухайн энэ үйлчилгээний хувьд болохоор хүн амын орлогын албан дотор 10% суудгуулна. Тэгээ дээрэс нь нэмээд 12.5-аа нийгмийн даатгалын шимтгэл суудгуулна. Харин тийм. Нөгөө талаас ажил олгогч 12.5-ыг төлнө. Дахиад бас төлнө. Тэгэхээр гэрээгээр ажиллаулж байгаа ажил гүйцэтгүүлэгч, хөлсөөр ажилуулагч маань яаж ийн гэхээр тэр хүнд мөнгө өгөхийн тулд 10% нэмэх нь 24% баггүй. 25%. Тэгээ 35%-ыг нийгмийн даатгалын шимтгэл болон татварт өгчөж байгаа. Харин тийм. Тэгэхээр миний Германаас гарч байгаа мөнгөний одоо 70-аас бага хувийн тэнцэж очиж гин гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө ажилтнанд очих хэвээр мөнгө л улам багасаад байна л. Багасаад байна гэсэн үг. Тэгэнгүүт энэний цаана ямар одоо далд нөхцөл байдал үүсэж байна вэ гэхээр за одоо энэ нийгмийн даатгалын шимтгэр 20% өгж яхаар одоо хоёулаа зүгээр бэлнээр өгөлцөж авалцчихъя. Тийм ээ. Эсвэл одоо гэрээгүй явчих гэдэг. Энэ нь өөрөө ямар үр дагавар үүсгэж байна вэ гэхээр далд эдийн засгаас гадна эрх зүйн харилцааны тодорхойгүй байдалд хүрэж байгаа байхгүй юу? Одоо өөрөөр хэлбэл би гэрээгээ байгуулад албан ёсоор ажиллаа гүйцэтгээд тэрнийхээ төлөө албан ёсоор цалингаа авч чадахгүй болохоор энэ чинь асуудал үүснэ дээ. Тэгээд шүүхтэр маргахч болохгүй боломжгүй болж байгаа юм. Гэтэл би нэг авах гэж байгаа мөнгөнийг 20%-аар ахиулаад авчмаар байгаа байхгүй. Тийм. Тэгээд эн чинь өөрөө ямар нөхцөл байдлыг үүсгэж ийнө гэхээр нөгөө хүн амын гаргалгын албан татрын 10% ч байхгүй болчихж байгаа гэсэн үг.
Нөгөө талдаа одоо энэ дард төсөвт орох юм. Хоорондоо ингээд нууцаар тохирч ингэж одоо татвараас зугтажсанаас 30 хэдэн хувь биш одоо 10% л нэг зөвхөн хүн амын орлогын албан татвар төлнө гэх юм бол энэ чинь хоорондоо гэрээгээ игээл ингээд татвараа төлөөл явчих штэ. Тийм штэ. Тэгэхээр эн чинь яг нийгмийн даатгалын сандаа нөлөөлөхгүй боловч одоо нөгөө тэндээ бол 20 хэдэн хувиар дарамт үүсэж магадгүй. Гэхдээ энэ бол бага дүн. Бид нараас тооцоолоо хийгээд үзсэн. Харин нөгөө талдаа төсөв дээр хүн амын орлогын албан татварын хэмжээ нэмэгдэх боломж байгаа гэсэн үг. Харин тий. Бас нэг үдлээсээ бол одоо ингээд цалин хөдөлмөрийн хөлснөөс гадна бас ажил олгогч чинь тодорхой хэмжээгээр урамшуулал сар болгон өгдөг шүү дээ. Одоо юу гэдгийг хоолны мөнгө, унааны мөнгө тий. Одоо орон сууцны түрээсийн ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар урамшуулал дэмжлэгийг ингээд ажилтнаа өгье гэхээр дахиад тэндээс нь татвар тэр нийгмийн дадлан шимтгэлийг чинь аваад л асуудал үүсгээд байгаа юм шүү. Яг тэгдэг. Тэгэхээр энэ хуулийн нөгөө 3 дахь нь болохоор яг наад асуудал чинь баггүй. Тэгээ өөрөөр хэлбэл за цалин, урамшуулал буюу одоо нэмэгдэл цалин гэдэг юм. Эднэр бол яг хөдөлмөрийн хуулийн дээр тодорхойлсон цалингийн орлогод байхгүй юу? Энээсээ бол нийгмийн даатгалын шимтгэлээ төлөё. Харин байр унаа хоол төлшний хөнгөлөлт гэж байгаа. Энэ болохоор хөнгөлөлт байхгүй юу? Урамшуул биш. Тэгмүүд энэ хөнгөлтөөс нийгмийн даатгалын шимтгэл авах болчихё. Яагаад гэвэл энэ өөрөө ажил олгогчийн зүгээс ажилтнаа одоо тодорхой хэмжээнд хөнгөлөлт болгож өгч байгаа. Энэ одоо нөгөө ипотекийн зээлийн ч гэдэг юм байрны хөнгөлөлт гэж явдаг штеп. Тэгэхээр энэ боломжийн ажил олгогчд үгүй. Эн чинь өөрөө ажил олгогчийн үйл ажиллагааг дэмжихээс гадна ажилтны тухайн одоо ажилдаа доктор суурьшилтай ажиллах тийм ээ. Энэ одоо бенефит гэж хэлээд байгаа штеп хөнгөлөлтүүд. Энд чинь аюул том нөлөөтэй. Гэтэл энэ үнийн дүн чинь тийм айхтар их үнийн дүн бас байж чаддаггүй. Гэтэл энэс дахиад нийгмийн даатгалын шимтгэл гэхээр ажилтан 12.5 нэмэх нь ажил олгогч 12.5 гэл дахиад 25% сутгагтай авчиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр 25% чинь эндээ явж гээ. Харин тийм гэдгэл санаа яа. Тэгэхээр төлхөө болохоор тодорхой хэмжээгээр энэ чинь бас нэг төсөвт нэг цоорхоо гарна да. Тэр одоо тооцоо нь одоо хэд байгаа юм? Яг гоо ингээд нэгтгээд бодоод үзэхээр хамгийн ихтэй бол нэг 300 тэрбумын зөрүүл гарахаар байгаа. Тийм үү. Ийм баг гэж юу? Одоо цаа чин зарим гişүүд 2 3 их найдаар одоо төсөв цоорох гэдэг нь чинь байж болохгүй. Бити ийм одоо популист хууль санаачлалтай гэдэг та нар чинь загнаад байгаа шүү. Харин би тэгэхээр тэр гişүүд яг санаачилсан хуулийнхын төслийг уншсан болоо гэдэг дээр л эргэлзээд байна л. Одоо та нар хуулийн төслөө одоо их хурд өргөн бариаг байгаа учраас гişүүдэд одоо бэлэн төсөл ирээгүй байгаа учраас л. Ер нь бол яг ди парламент буюу нөгөө олон нийтэд танилцуулж байгаа, хилцүүлэг хийж байгаа нь бол нээлттэй байгаа шүү дээ. Яг тэрүүгээр л бид нар өргөн байна. Одоо энэ 7 хоногийн эцээ сүүлэр байна уу эсвэл дараа 7 хоногийн ихээр ер нь бол өргөн барьчих юм байна. Тэгэхээр тэр цаашдаа ер нь лодо гişүн хэлээд байгаа тэр ажил олгогчийн төлдөг 12.5-ыг тэгэл яагаад одоо ажилтнаа одоо цалин өгсөний төлөө тэгэд нэмэлт татвар ингэж төлөх ёстой бэ гэдэг асуудал. Тэгээд тэр ажилтнанд нь тэтгэврт нь ямар ч нөлөө байдгүй юм биш үү? Тэгэхээр ч одоо эн чинь даатгал биш. Бүр харгас татвар болж хувраад байна гэдэг шүүмжлэл гараад байна л да. Тийм. Тэгэхээр яг хуу ер нь бол эн чинь нөгөө олон жил яг энэ системээр явцсан учраас одоо гинтийн огцом өөрчлөлт нөгөө яг энэ хамгааллын сайдын хэлж байгаагаар нөгөө огцом цорхоо үсгэж байхгүй. Тийм учраас энийг ингэж нөгөө үе шаттайгаар яг системчлэлтэйгээр шинжилгээ хийхгүй бол яг зүгээр нэг 2-3хан заалтыг өөрчлөөд энэ өөрчлөлтийг хийчих бол чадахгүй. Тэгэхээр бид хэдий хийх гэж байгаа юм бол эхний ээлжинд саяны 3 өөрчлөлтөө хийгээд авъя. Энэ нь бол нэн даруй яаралтайгаар жишээлбэл ажлын байр нэмэгдүүлж болох нөгөө талаасаа ажил олгогчид дэм болох юм байна. Харин энэний дараа юу хийх ёстой гэхээр нийгмийн даатгалын тогтолцооны шинжилгээ хийх ёстой. Өөрөөр хэлэх юм бол энэ өөр хуримтлал авах ёстой маа гэдэг асуудал яригдчих байгаа. Тэгэхээр энийг яаж шийдэх вэ гэхээр одоо жишээлбэл цалингаас 12.5 гэдэг чинь үгүй айгүй том өндөр дүн байхгүй. Энэн дээр нэмээд тэтгэврийн санд өгнө гэх юм бол барахгүй. Тийш. Яг үндэ нөгөө зээл зуул, нөгөө ипотек, лизинг яах вэ тийм ээ? Нөгөө хүүхдүүдийн сургалт бидний цалин бол яагаад ч хэцүү байхгүй. Тийм учраас энэ 12.5-ыг чинь дотор нь хуваах боломж байна уу гэдгийг ярьж байгаа. Тэгэхээр одоо ингээд тогтолцооны шинжилэл хийн гэж 20 жил ярьлаа л да. Тэгээд одоо ингээд хуваарлтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжнэ гэж яриад байдаг. Тэгээд одоо хагас хуримтлалын тогтолцоо руу шилжлээ гэж 10 жилийн өмнө ярьж ирсэн. Одоо тэр хагас хуримтлал нь бүр тагчиг хэвээрэл байна. Яагаад ингээд нэг дөрвтойгоо шинжилэл хийн гэж ярьсан мөртлөө тэр чигээр явж чадахгүй ингээд гацаачаад байгаа юм бэ? Энэ улс төрчдийн сонирхол байхгүй байна уу? Өөр ямар нэгэн шалтгаан байна уу та юу гэж байна? Яг уу жишээлх юм бол нэг хүн намын мөрийн хөтөлбөр тусгасан. Хүн намаас жишээлбэл яг энэ шинжилэлээр юу хийнэ гэж
төлөвлөж исэн гэхээр за нийгмийн даатгал тэтгэврийн сан одоо албан журмын тэтгэврийн сан, хувийн тэтгэврийн сан гэдгээр явъя. Энэ 12.5-ийн чинь нэг 7% нийгмийн даатгалтай үлдээ. За энэс нэг юу гэдгийг чадвал 4-5% одоо тэтгэврийн сан болгоё. Эн чинь өөрөө нөгөө хуримтлалахгүй бидний нэрийн данс гэж нэрлэдэг байсан боловч энэ дээрээ тэтгэврийн сан буюу pension fund гэж нэрлэж байгаа. Энэ системийг оруулж ирээгүй учраас даатгал дээр учраас эн чинь биднэрт ямар ч хамаагүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэтгэврийн сангийн оруулаад ирнэ шүү дээ. Тэгээ тэрийг албан журмынх байлга гэж байгаа. Өөрөөр хэлбэл тэр 5% төлж байгаа мөнгө чинь болохоор яг миний мөнгө байхгүй. Одоо тэр дүн бол өөрчлөгдөхгүй гэсэн үг. Өнгөрсөн жилээс чинь нийгмийн даатгалын сангийн хуулийг өөрчлөгөөд бидний төлж байгаа тэр 12.5-аас жил бүр 2% нь миний нэрийн дасанд одоо бэлэн мөнгө байдлаар ингээ хоримтлагдаад явна. Тэгэхээр цаашдаа жил сангийн хуулиа батлааг байгаа шүү. Одоо яг манайхтай адилхан ийм тогтолцоо улс орнуудад бол одоо 7% нь нийгмийн даатгалын сандаа явчихж байгаа юм байна. Үлдсэн 5% нь ядаж одоо миний нэрийн дасанд одоо ороодах тийм боломж бол байгаа юм биш үү, тийм үү? Харин тэрийг л өөрчилчмөр байгаа байхгүй юу? Гэтэл нөгөө нийгмийн даатгалын сан чинь ингээд цорхотой болцсон. Жилд одоо хүмүүс нэмэгдээл тэтгэврээ тогтоолгоо л яваад байгаа шүү дээ, сар болгоо ингээд. Тэнгүүд энэ хүмүүсийнхаа тэтгэврийг тавих боломжгүй болчих гээд байна гэдэг асуудал эргэж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд одоо энэ жишээл 2% одоо тодорхой хэмжээгээр хүмүүсийн нэрийн дасанд ингэж орж байгаа бол цаашдаа энэ 5 болж одоо нэмэгдэх боломж бол байгаа л юм шүү дээ. Тэгэхээр энэ нийгмийн даатгалынхаа одоо social insurance, pension fund гэдэг хоёр төрлийн юм байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нийгмийн даатгалынхаа төлж байгаа хэмжээг уг нь багасгах хэрэгтэй гэсэн үг. Тэнгүүд багасгах болохоор цорхон үсээд байна гэж хэлээд байгаа. Энэ цорхон үссэнтэй холбоотойгоор бол бас нэлээд олон шүүмжилж ярих юм бол байгаа. Яагаад энэ цорхон үссэн юм бэ? Тийм ээ. Нийгмийн даатгалын сангаа яагаад удирдах чадаагүй юм бэ? Наад цорхоо чи энэ үеийн засгийн газрууд гэд дуртай үедээ өөрсдөө тансаг хэрэглээнд аваад ингээ хэрэгэлсэн буцаага тэр хэрэгэлсэн мөнгөө буцааж төлөөгүй үүнээс болоод юм хоримтлагдсан үр үүссэн гэж хараад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг буцааж гаргуулах асуудлаа шийдэх асуудал тий. Хоёрдугаарт за үнэхээр энэ сагсандах мөнгөнийхөө тухайд яриад байвал бид нэр хизээж энэ шинжилгээ хийж чадахгүй. Яагаад гэвэл эн чинь өөрөө одоо юу гэдгийг инфляцийн түвшинтэйч уйлдж байгаа. Энэ мөнгө чинь яг ингээд төлөгдөхөд хэцүү болоод байгаа байхгүй. Гэтэл сангийн мөнгө яаж явах хэвээр гэхээр өсөж аривжиж явах хэвээр. Ядаж инфляцийнхаа түвшинтэй уялдаад нөгөө банкны хадгаламжийн хүүгээр гэдэг шиг өсөж явах хэвээр байхгүй. Гэтэл тийм өсөлт хийгдээгүй. Нэгэнд энэ сан байж л байгаа бол энэ сан зөв удирдах хэвээр байхгүй юу? Ерөөс хасах биш. Дандаа нэмэхлүүгээ явах хэвээр. Гэтэл нөгөө банкуд дээр байршуулад алдсан зүйл байна. Тийм ээ. Үн цэнэгүй хөрөнгө оруулалт хийцэн байна. Хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг тооцоогүй байна. Дээрээс нь удирдахдаа буруу удирдсан байна. Гэх мэтлэнгээс болоод энэ сан ч өөрөө байхгүй болчихжээ. Багасчиж. Тийм ээ тэр алдагдалд орчиж. Тэгвэл энийг цааш нь үргэлжлүүлээд алдагдалд оруулаад байх юм уу? Эсвэл энийг нэг том алхам хийгээд засах юм уу гэдэг асуудал байхгүй юу? Өөрөөр хэлбэл энийг засах гэж байна гэд хэсэг хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж болохгүй. Хэсэг хүмүүсийн тэтгэврийг олгохоо зогсоож болохгүй. Тэ? Тэгэхээр тэрийг яаж нөхөж болох вэ гэхээр үндэсний баялагын сангийн хоримтлын сангаа бид нэр ашиглаж болж байгаа юм. Тэрийг бол гэхдээ удаан хугацаанд биш. Ерөөсөө яг энэ даатгалын актуарчид эдийн засгчдын гаргацсан тооцоо байгаа байхгүй юу? Тооцоол. Яг энэ тооцоолоор харах юм бол яг нэг 5 жил тэнцэнээс ашиглачээ. Энэ бол бүх хүнд хамаатай юм аа. Яагаад бол Монгол улсын нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх гээд байгаа, шинжилэх гээд байгаа юм. Тэгэхээр одоо ингээд ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгал шимтгэлийг тэглэх хууль санаачилсан гишүүд гэд яриад яваадсан чинь замын дундаас та нараа ерэн санаагаа хувиргачихв. Дээрээс тань одоо ямар нэгэн байдлаар хамтарсан засгийн газрын зүгээс та нарыг дарамтлаад нийгмийн даатгалын санг ингээд алдагдлын улам нэмэх гээд байна гэд загнаад боловчв. Гүү одоо би нөгөө хэлснээрээ яг цагаан дээр хараар бичснийг л харах юм бол одоо тэгэд анханасаа яаж явж исэн байж байгаа байхгүй. Тийм магадгүй та нар ингээд гинт ингээ хуулийн төсөл дээр за одоо дээрээс дарамтлаад гуруулаа энийг одоо болоод доо гэд ингээд жоох ингээ өөрчлөлтсөн хин ч анзаарахгүй л шүү дээ. Яг одоо яг энэ яриа гарсан үе нь бол нөгөө ди парламент тавьцсанаас хойш л доо. За. Тий. Ди парламент энэ чинь 3 сарын ихээр байлоо. 2 сарын дундурч илүү тавигдсан. За. Тэгээ энэний дараа чинь бас хилцүүлгүүд зөндөө хийгдэж явж байгаа. Тэнгүү тэр хилцүүлгүүд дээр ч гэсэн яг л энэ танилцуулга хийж явж байгаа. За. Тий. Тэгэхээр яг энэ дунд бол нөгөө ажил олгогчийг яг хилцүүлгийн явцад бол харин нөгөө бизнес эрхлэгчдээс ажил олгогчдоос ямар хүсэлт ирсэн гэхээр ерөөсөө ажил олгогчийн төлж байгаа мөнгийг байхгүй
0 олгооч, тэглүүлээч. Тэгжээж л наадах чинь одоо учир утгатай болохоос биш. Наад чинь нэг юм зөрүү үсгэлээгээд эн чинь бас яг одоо төгс шийдэж байгаа асуудал биш штэ гэдэг. Харин төрийн өмчит компаниудад бүр баг их найт төгрөгийн алдагдaltaй байхад л захирал нь тэр өндөр 10-20 сая төгрөгийн цалингаа авсан хэвээрэл байгаад штэ. Алдагдaltaй ажилласан бол тэр хүн хариуцлагаа хүлээгээд ядаж цалингаас асуулж явах хэрэгтэй юм шүү. Тийм штэ. Тэгээ асуулж байгаа би тухай сонсоогүй л дээ. Зөв штэ. Тийм. Тэгэхээр энэ тал дээр танд ямар мэдээлэл вэ? Жишээлбэл та одоо энэ төрийн өмчит компаниудын одоо бүтээмж ил тод байдлыг сайжруулах гэдэг ажлын хэсэгт байгаа сураг байсан л да. Тэгэхээр танаа энэ ажлын хэсэгт энэ талаарх мэдээлэл байна уу? Тэгэхээр яг одоо энэ ажлын хэсэг бол ерөнхийдөө эхлээд явж байгаа. Ер нь бол төрийн өмчийн одоо нийтийн өмчийн тухай хууль гэж оруулж ирээд энэ дээрээ төрийн өмчит компани тухай хуулийг одоо хуулийн этгээдийн тухай хуулийг бас давхар оруулж ирээд энийг засахгүй бол тэн дээр жишээлбэл одоо яг ямар тохиолдолд ашигын төлөө компани руу буюу одоо заавал орлого цайтай бүтээмжтэй байх тэр салбар гэсэн үг шүү дээ. Ямар тохиолдолд төр тийшээгээ хувьцаа эзэмшиж орох юм. Эсвэл зүгээр одоо хяналт тавьж орох юм гэдэг асуудал. Нөгөө талдаа ашигтай биш боловч төрийн зайлшгүй хийх ёстой үйл ажиллагаанууд байгаа байхгүй юу? Одоо энэ дэд бүтцийнхэн гэсэн үг. Одоо энэ зам засварынхан байна, төмөр замынхан байна. Нөгөө одоо эрчим хүчтэй холбоотой компаниуд байна. Эдгээр чинь болохоор төр заавал тэрийг хийх ёстой. Гэхдээ заавал ашигтай байх албагүй компаниуд бий. Тэгэхээр энийг ялгах гэж. Гэхдээ ашигтай байх албагүй гэж байгаа боловч маш их тансаг зардлууд гаргаад байгаа энэ компаниуд дээр асуудал байна шүү дээ. Ямар ч бүтээмж хийгээгүй. Харин тэгсэн мөртлөө маш их зардалтай, маш их орон тоодоо. За жишээлбэл яг адилхан чиг үүрэгтэй хувийн компани 200-аад хүнээр ингээд болоод ажиллаад болоод ахад тэр одоо 5 төмөр зам компани 1000 хүнтэй ажиллаж байна. Тэгсэн мөртлөө тэр одоо Улаанбаатар хотод байгаа оффист нь 180 хүн ажиллаж яхад одоо тэр хувийн компанид бол 9 хүн ажиллаж байна гэж байгаа. Ийм ялгаатай. Тэгээд дээрэс нь төмөр зам засдаг тэр одоо төмөр замын тээвэр хариуцдаг компани яхаараа муурны хоол цээжвч шаардлагатай юм хэрэг болдго юм бол гэж би гайхаас сууж байлаа. Тан дээр ямар мэдээлэл вэ нэ? Яг уу ер нь бол нөгөө хяналт шалгалт үндэсний аудит байгаа. Аудит заавал орж явах хэрэгтэй гэдэг энэ нөгөө одоо эрх зүйн байгаад идэг. Гэтэл тэр маань яга хэрэгжихгүй байна вэ? Хяналт яга явахгүй байна вэ? Одоо хувийн хвшлэр бол ажлын байрны тодорхойлт гэж явдаг юм. Үгүй зураг авалт гэж явдаг л да. Өөрөөр хэлбэл за энэ ч 5 хүн сууж байна. Энэ 5 хүний 5-уулаа яг 100% ажиллаж гин үү? Орц гарц нь ямар байна уу? Тийш тийм ээ. Тэгэнгүүт тэнцээ орц гарцыг харахаар тэнд ерөөсөө нэг л хүн хийгээд иж болно да. Тэгвэл тэр нэг хүний цалин нэмээд 4-ийг халах та. Энэс чинь нэг юм үг гарсан байлаа шүү дээ. Одоо ингээд төрийн өмчит компани 5 хүний хийх ажлыг хувийн одоо компани нэг ажилтан хийж болоод байна гэдэг асуудал яригадаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр илүү байгаа тэр 4 хүн чинь улс төрчдийн шахааны одоо цүнх баригч гэдэг юм уу ямар нэгэн шагналын журмаар тэмд ингээ очисон мэргэжлийн бус тийм асуудал байгаад байна л та тийм үү. Тэгэхээр тэрийг тодорхойлж гаргах хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар нөгөө ингээ сайн дураараа одоо гэдгийг бүх юм улс төрчөөд иж болохгүй шүү дээ. Энэ ёстой тэрний тавиул юм байна. Энэ юмний тавиул юм байна. Энэ чинь намаас тавигдаж, тэр ч тэр намаас тавигдаж гээд ахаар эн чинь ингээд нэг бүгдийг ингэж инээлүүлээд тэнгуү тэр дундаас аль нь ч засагддаггүй. Тийм ээ? Хин нь ч юу хийгээд байгаа нь тодорхойгүй байгаад байхгүй. Тийм учраас одоо яг компани дээр шалгалтууд орж ийн, тийм ээ? За тэн дээр үйл ажиллагааны процессууд явж гин. Тэн дээр буцаад ажилчид дээр ямар ажлын байрны тодорхойлтууд нь гарч ирнэ. Энэ дээр яг ямар гүйцэтгэл шаардлагатай. Энд чинь өөрөө том зургаараа тэр компани өөрийнх нь үйл ажиллагаа даалгавраас шалтгаална, тийм ээ. Гэхдээ зөвхөн миний зүгээс итгэлгүй байна. Тэгээ одоо энэ хамтарсан засгийн газар гээд хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж байгаа гэж байгаа боловч нөгөө нэг одоо хэмнэлцэн орон тоонуудаа эсэргээр нь дахиж сэргээгээд бүтээмжийн менежер, хяналтын менежер ч гэнэ нөгөөх нь ямар юмны менежер ч гэлөө. Тэгээд ингээд нэг төрийн өмчит компани дээр 3 дарга шинээр нэмж томилогдоод байна шүү дээ. Тэгэхээр чин энэ шалгалт нь орохоос өмнө одоо орон тоонд бүр ингээд 400-500 хүнээр нэмэгдээд байгаа юу гэж болох вэ? Одоо тэгэхээр яг үнэхээр хяналтын менежер ч юм уу бүтээмжийн менежергээ тавьж байгаа бол тэр менежерийн ажлын чиг үүрэг нь тодорхой байна уу гэдэг нь гол нь чухал гэсэн үг. Үнэхээр сая бит хоёр ярьлаа шүү дээ. Тэнд хяналт байхгүй байгаад байна. Бүтээмж байхгүй байгаад байна. Тэгэхээр үнэхээр тэр бүтээмжийн менежер очоод тэнцээ KPI-ийг тодорхойлоод гаргаад ирэх ёстой бол тэр хүнийг жил ажиллаад
яг тэрийг л гаргаж ирэх ёстой. Тэр хяналтын менежер очоод яг энэ дээр чинь хяналтын тавь гаргаад ирэх ёстой. Үнэхээр тэрийг гаргаж ирж чадчихвэл тэр хоёр орон тооны одоо хэрэгцээнд гарч байгаа гэсэн үг. Тийм. Хэрвээ үнэхээр зүгээр л нэг хүнийг тавихын тулд, нэг хүнийг цалинжуулахын тулд, тэгээ санхүүжүүлэхийн тулд тэнд орон тоо тавьсан бол тэр бол байж болохгүй. Тэгэхээр та хүн намаас жагсаалтаар орж ирсэн, дөрвөлт жагсан байхаа. Тэгэхээр та өөрөө улсын хурлын дарга асан, улсын хурлын гишүүн асан, Раднаас Сүмбэрлийн Гончиг Доржийн ууган охин гэдгийг бол хүмүүс нь мэднэ. Тэгэхээр аавтай нь бол арчс намаас удаа дараа 4 удаа парламентод сонгогдож байсан бол та одоо их хурлд анх удаага хүн намаас сонгогдлоо л доо. Тэгэхээр аавынхаа жимээр арчс намаас сонгогдох боломж байсан уу? Яагаад жоохон хүн намыг сонгосон юм бэ? Тэгээ яг уу ер нь бол хүн болгоны асуудаг асуулт л та. Тий. Би бол анх яг 20 оны сонгуулиар хүн намаас Баянзүрх дүрт нэр дэвшижсэн. Тэгээд хүн намд 20 онд ер нь бол илсэж орсон. Яг арчилсан намын гишүүнчлэлээрээ гэх юм бол эн чинь одоо бараг 900 би одоо санах нь 96 онд л санагдаад байгаа юм да. 18 хөрөнгөтэй социал-демократ намд илсэж ирсэн. Зөө. Тийм. Тэгээд социал-демократ нам арчилсан намд нэгдээд тэгээд автоматар арчилсан намын гишүүн болоо явцсан. Тэгээд яг 20 онд нөгөө арчилсан намын гишүүнээсээ татгалзаад хүн нам руу орж исэн байхгүй. Энэ хугацаанд бол яг улс төрт бол би ерөөсөө улс төрийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Гэхдээ мэдээж нөгөө аавын сонгуул тийм ээ одоо улс төрийн үйл ажиллагааг нь бол хөндлөнгөөс ажиглаад явж байгаа гэсэн үг шүү дээ. Сонгуулийн ажилд нь бол бас сүүлийн 2 нэр дэвшилтнэр бол оролцсон юм. Тэгээд яагаад арчилсан намыг биш хүн намыг сонгоод орсон юм бэ гэхээр зүгээр яг хүсэж байгаа зорж байгаа юмаа санал нэгдсэн залуучууд одоо нам доторх улс төрхийн гэж зовхгүйгээр хэдүүлээ зүгээр нийлээд яг энэ хүсэж байгаа юмаа хийя, энэ өөрчлөлтийг хий. Тэгэхгүй бол жишээлбэл ардын намч гэдэг юм арчилсан нам дотор ороо явна гэдэг бол өөрөө хүнд. Өөрөөр яг ингээ хүсэж байгаа ажлаа хийхээс нам доторх улс төр гэж нэг төвөгтэй асуудал бий. Бөөн өрсөлдөөн фракцуудын зодон байдаг шүү дээ тийм үү? Тэгээ яг үнэхээр би хүсэж байгаагаа хийж чадахгүй юу? Тийм ээ. Тэрийг нөгөө бус одоо хүмүүс шийдвэр гаргах төвшөндөө хүлээн зөвшөөрөхөөгүй юу? Гэх мэтлэн энэ бол өөрөө айгүй том асуудал байхгүй юу? Тийм учраас за энэ бол төвөгтөн байна. Тэгэхээр хэдүүл одоо яг хүн намыг харах юм бол өмнө нь хүн арчилсан намд байснууд нь ер нь бол олонх нь байдаг. Дээрээс нь хүн намыг эхлүүлж яхад байсан хүмүүсээс ардын намч ч байдаг, арчилсан намч ч байдаг. Тэгээд яг илүүтэйгээр одоо энэ хүн нам дээр нийлсэн залуучууд бол юу хүссэн бэ гэхээр за одоо яг хэдүүлээ болохгүй байгаа энэ 30 жилд алдсан гэж харж байгаа юмудаа засъя. Энэ дээрээ бол өөртөө яг шийдвэрээ гаргаад явах эрх чөлөөтэй бай. Гэдэг утгаараа бол яг хүн нам гэж нэгдсэн. Тэгээ тэр нь бол надад яг таалагдаад буюу яг миний хүсэл зорилготой нийцчихсэн учраас хүн нам руу шилжиж ороод тэгээ ингэ явсан гэсэн. Намаа солиход аавтай нь юу гэж зөвлөсөн бэ? Гэхдээ ер нь бол манай ээж аав хоёрын хувьд бол яг бидний сонголт дээр айхтар нөлөөлөд байдаггүй. За. Тий одоо ажил хөдлөм одоо мэргэжлээ сонгоход ч тэр хань ижлээ сонгоход ч тэр гэдэг юм уу тийм ээ. Тэр тал дээр бол айхтар нөлөөлөөд тий яг ингэдэг гэдэг юм бол байдаггүй. За хүн намд орлоо гэхэд бол за өөрийнхөө зүг хийж бодсон юм аа л хий. Тийм заавал одоо юу гэдгийг арчилсан намынх бол арчилсан намч гэдэг юм уу тийм юмыг бол хүчээр тулгаад ах юм байхгүй. Гол нь өөрөөсөө аягуулсан бодсон байгаа үсттэй л гэдэг л тийм л асуултыг тавьж ирсэн. Тэгэхээр уянга хишиг гишүүн гэдгийн өмнө таныг Гончиг Доржийн охин гэдгээр хүмүүсийг хараад аав шиг тийм хэмжээнд байх болов гэдэг тийм л одоо хүлээлт үсчихэд байгаа бах тийм. Энэ дээр хэцүү байдаг. Тий яг уу ер нь бол нөгөө хүлээлтэнд хүрч ажиллах, хүлээлтийг давж ажиллах гэдэг бол өөрөө хүнд даалгавар. Гэхдээ энэ нь нөгөө талаасаа яг зорьсон зорилго маань учраас хайхтар одоо юу гэдэг хүн дээр хүлээж аваад ч гэдэг юм уу тийм зүйл байхгүй. Одоо угсаал ойлгомжтой байсан зүйл гэсэн үг. Тэр талаасаа бол би өмнө нь ерөөсөө улс төрд орё гэж бодож байгаагүй. Тодорхой хэмжээнд хувь хүний хувьд өөрөө мэрэгших ёстой.
мэддэг чаддаг зүйлтэй болох хэвээр. Их хурлын гишүүний хийх ажлыг хийх төвшөнд очиж энэ одоо хүндтэй үүргийг хүлээж авах хэвээр гэдэг ийм хувь хүний бодолтой байдаг байсан. Тэгээд одоо жишээлбэл яг тэрийгэ өөрийнхөө төвшөнд одоо юу гэдгийг за одоо л би боллоо гэдгийг хүлээн гэх юм бол одоо хизээч бараг бэлэхгүй байх. Магадгүй ингээд зарим ингээд нэг одоо өөрөө яг ингээд аль талд нь орохоо шийдэж чадахгүй нэг тийм нөхцөл байдал орчдөг штэ. Альва хуулийн төсөл ч гэдэг юм уу, маргаантай асуудал те, улс төрийн нөхцөл байдал дээр тийм үү. Тэгэхээр энэ нөхцөлд та ааваасаа бас зөвлөгөө дэмжлэг авдаггүй. Яг хуульч хүний нэг давуу тал бий. Төрөний ярьсан шүү дээ би цагаан дээр хараад бичсэн гэд. Тэгэхээр хуульч хүний хувьд бол нөгөө үндсэн гол зарчим гэдэг юм хардаг. За яг энэ одоо зарчмын дагуу зөв байгаа юу, буруу байгаа юу тий? Яг аль тал. Тэгэхээр ихэнх шийдвэрүүд дээр бол шийдвэр гаргахад ямар ч байсан нэг юм энэ нь ер нь бол хантай да. Энэ нь зөвдөө гэдэг тал руугаа бол явчихна. Гэхдээ мэдээж улс төрийн шийдвэрүүд бол хүнд. Энэ дээр бол аавтайгаа зөвлөлдөх тэр одоо том давуу тал байдагт бол би маш их баярлалдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо шинэ гишүүдийн хувьд ч тэр ер нь одоо их хурлын гишүүд, сайд нар тий яг энэ төрийн ажил хийж байгаа хүмүүсийн хувьд бол яг өөрийнхөө мөнчгөрөөр буюу яг зөвхөн өөрийнхөө л оюун дүгнэлтийг гаргаж явна гэдэг бол бас 100% зөв хувилбар бол бас биш. Яг тэр зөвхөн тэр хүний туршлага мэдлэг дээр суйрлна гэсэн үг шүү дээ. Тийм учраас нөгөө Ахмад улс төрчдийнхээ үгийг сонсох, хуучны одоо шийдвэр гаргалтуудыг ухаж харах тийм ээ. Энэ дээр одоо жишээлбэл өмнө нь яг энэ асуудал шийдэгдэхэд хин юу гэж хэлж ийсэн, ямар асуудлыг анхаарах хэрэгтэй байсан. Тэр нэг хувь одоо хилцэлгийн чуулганы болон байнгын хорооны протоколуудыг сөхөж харах бол энэ аюул чухал байдаг. Иймэрхүү асуудлаар бол зөвлөлдөх зайлшгүй шаардлага гарна. Тэгэхээр математикч гишүүний охин одоо хуульч гишүүн болчлоо л доо. Тэгэхээр 18 настай хүүхдээ шууд хуульч болно гэдэг тийм амбиц бол хараахан төрж амжааг байдаг шүү дээ. Тэгэхээр хэн нэгний зөвлөгөө дэмжлэг байсан уу? Би ер нь бол өөрөө математикийн анги нэгдүгээр сургуулийн тооны анги авахгүй юу? Харин тий би гайхаад байна та тий. Багасаа л нөгөө тооны олимпиад энтерт орж явсан нөгөө хамгийн хайртай хичээл нь тооны хичээл. Тэгээд яг одоо 8 дугаар ангид 9 дугаар ангид орох хичээлээ. Ер нь бол хуульч болыг шийдсэн. За. Хуульч болохтой би өмгөөлөгч болно гэж шийдсэн байхгүй юу? Тэгээд аав нь улсын хурлын гишүүн, их хурлын дарга байсан учраас таныг хуульч болоход нөлөөлж өгөөж байна. Яг нь би өөрөө нөлөөлөөгүй гэж боддог байсан. За. Тэгээд дараа нь ингээд бодоод ахаар нөлөөлөл үүссэн байгаа. Аав нь хууль тогтоох байгууллагад ажиллаад байгаа. Яа тэгэхээр ингээд нөгөө гэртээ ирэл би уг нь тоол хардаг байсан байхгүй юу? Тэгэл тоон туртай. Тэг ингээл тоо бодох. Тэгэл ер нь бол нөгөө IT-ийн чиглэлийн код бичдэг хүн болно гэж боддог байсан. Тэнгүүд одоо ингээд бодоод ахнаа 6 дугаар ангиас хойш манай гэртээ ирэгддэг юм хууль болцсон юм байна л та. Аав их хурлын. Тий, их хурлын гишүүн болчихоор ч нөгөө тоогоо яриахаа болоод яг л одоо энэ хууль чинь юм байх ёстой ч гэдэг юм уу тэр хууль нь тийм. Тэгээд нөгөө зурагтаар гарч байгаа ярьж байгаа юм нь хууль те. Тэгээд тэр нь өөрөө нөгөө хууль өөрөө одоо гадны бит биш ойрын зүйл болоод ороод ирэхгүй юу. Тэгээд тэрэн дээрээ нэмээд илүү нөгөө хуульчдын хийдэг юмнуудыг бас сонирхож хардаг болсон юм шиг байна. Тэгээ тэр дундаас надад яг ингээ шүүхэд төлөөлөөл те тангарагтны шүүхийн өмнө өмгөөлөгч гарч ирээл ингээл хүм өмгөөлдөг штэ. Тэр өөрөө яг нөгөө хүүхдийн сонирхлыг татсан гэсэн хүүхд ах уу юм аа. Тэгээд хуульч болно гэдэг шийдвэрийг гаргаад тэгт чи одоо би 14-тэй байсан гэсэн үг юм уу? Тийм би чи 16-тай оюутан болж исэн хүн штэ. Тэгээд та чи ер нь бас их шууд товчлоод явцсан болов уу гэж хардаг штэ. Та чи 18 настай гэр бүл зохиогоод 19 настай залуухан ээж болж исэн гэсэн. Тэгэхээр аавтай нь улс төрд байсан. Тэгээд гэр бүл зохиохтой нь ер нь яаж хүлээж авсан бол? Одоо манай ээж аваа хоёр ч өөрсдөө эрт гэрэлсэн хүмүүс. Манай ээж бас 18-таа суугаад би 19-д нь төрж исэн. За. Тэгэхээр ээж аавын жишгээр явцсан юм аа та. Тэгэхээр таныг загнаагүй юм байна тийм үү? Загнаагүй. Ер нь л ээж аавын зөвшөөрлөөр л явна шүү дээ. Одоо их сургууль дөнгөж оронгуудаа хүүхдээ болцохоор чинь зарим ээж аав нар жоохон дургуутдаг штэ. Гончигдорж байгаа бол тийм ч таатай хүлээж аваагүй байх би бодлоо. Би чинь 16-тай дээд сургуульд ороод 20-тойгоо төгссөн байхгүй юу? Тэгэхээр чи би 3-дугаар курс, 4-дугаар курстэй төрсөн. Тэгэхээр та манай хүүчин 4-р курс төрсөн. За. Тий. Тэгээ манай хүн болохоор би тэр 10 жилийн нэг ангийнхан. Угаасаа найзууд. За. Тий. Үргэлжлдэг байсан, мэддэг байсан. Одоо ер нь бол ингээд хамт олноороо гэдэг шигтэй ингээд 5 6 хүүхдүүд
хамтдаа нийлээд найзалдаг. Тэгээд манай үнийг бол угаасаа сайн мэднэ. Тэ ингээд нөгөө сайн хүү гэд тэ мэддэг байсан. Тэгээ бит хоёр чинь сургуулаа төгсөөд намааг яг 18 гэдэг чи бид 2 дугаар курс эсэ өөрхийж эхэлсэн байхгүй яг одоо хөтөлчөж эхэлсэн гэсэн үг. Тэрнээс өмнө бол яг найзын харилцаатай. Тэгэл манай хадмын талчтай тэр манай талч тэр ерөнхийдөө жоохон одоо консерватив гэх юм уу? Тийм учраас за одоо ингээд хөтөлцөөдгүйгээд эхэллээ. Тэгэхээр одоо бэр гуйн хурим найраа хийн гэл тэгэл бит хоёроос ч баг тусдаа ингээд бэр гуугаал хуримын тов гараад ингээл явцсан. Хоёр өөртөө хурмаа товлоо гэж бодоагүй байдал. Бит хоёр чи юугаа мэдэх вэ? Хоёр тал ээж аав нь шийдсэн. 18-тай 20-тай хүүхдүүд дөнгөж үерхэл найзлал явж байгаа байхгүй. Тэгэл бит хоёр ч гэсэн одоо суух болоогүй, хүүхд гарах болоогүй гэдэг юм яриаггүй. За угаасаа л нөгөө ингээл найзлал үерхэл ингээл гэр бүл болоод гэр бүл болсон хурмаа ийсний дараа хүүхдтэй болоод ингээл явдаг гэдэг ийм одоо дигж аягаараа. Тэгэхээр ам бүл зургуулаа юу? Тавлаа. 3 хүүхэдтэй. За тэгэхээр та одоо 3 хүүхэдтэй. Дээрээс нь ингээд өөрийнхөө хуулийн одоо тий карьерийг ингээд дагаад бас улсын хурлын гишүүн улс төрлөө ороод ингээд явж байгаа энэ амжилтаа яваагийн ард таны нөхөр таныг их ойлгож дэмждэг юм байна гэж харлаа л да. Тэгээ яг нөгөө эрт ихэлсэн болохоор манай хүүхдүүд ч том л да одоо баг нь 16 үрж байгаа. Өө за том нь одоо 28-тай. Өө за 30 хүрэх гэж байгаа юм. За тэгэхээр яг одоо бол нөгөө улс төрт ороод яг ингээд цаг наргүй ажиллахад бол ар гэрээс татлаадлахаа байхгүй. Тэг хүүхдүүд том болсон учраас өөрөө өөрсдөө дагаа явчихж байгаа. Хоёр том нь одоо том нь сургуулаа төгссөн, дундх нь оюутан, одоо баг нь ингээд ахлах сургуулийн сурагч гэсэн. Эний болж амжаагүй. Эмээ болоогүй одоо орчин үеийн хүүхдүүд бол арай өөр юм шиг байна. Тийм арай орой гэрэлтэй. Тийм манай том ч тэгээ банд болохоор ер нь бол өөрөөд юм байна. Тэгээ манай хүн болохоор угаасаа бид хоёр залуугаасаа хар залуугаасаа нөгөө би бинийгээ хүмүүжүүлээд би бинийгээ одоо би биэндээ уусаад өссөн учраас тэгээ манай хүний хувьд бол өөрөө маш тийм одоо найрсаг инг тэгч гэдэг юм уу те ингээл одоо гэрээ эзэгтэй байх ч гэдэг юм уу тиймэрхүү ерөөсө тийм юу байхгүй бид тэр чи яг ингээд яг өөрөө өөрсдийнхөө хүсдэг юмыг л хийгээл явдаг. Тэгээд тэр талаасаа бол яг улс төрд ороход бол эсэргүүцэж ирсэн. Эсэргүүцсэн шалтгаан нь юу гэхээр чам шиг ингээд ийм одоо би чи нөгөө хар нялхаараа хүний хүн болоод очсон болохоор аюу эрэх талтай байхгүй юу? Нөгөө нөхөртэй эрхлээд сурцсан. Ээж аавын гараас гараал нөхрийнхөө гарт очсон. Тэгээд одоо яг ийм чам шиг ийм хүн энэ хар ертөнцид очиод чи наад сэтгэл санаа чи хүлээж авч чадах юм уу те чи энэ дээр ингээд бүгд чам руу дайрна муулна те ингэн тэгэхээр чи ингээд чамд аюу хүнд штэ хэцүү штэ тэгэхээр энэ дээр чи аюу их зовноо тийм болохоор ийшээ яах юм бэ аавын маань эсэргүүцэжсэн шалтгаан ч гэсэн тэр гонч өдөрч байгаа зөвшөөрөх намайг ер нь бол улс төрд орохыг зөвшөөрөхгүйсэн шүү дээ. Тийм бас шалтгаан тэр улс төр гэдэг чинь бохир хүнд хахир ертөнцөө чи тэр дотор байхад хитрхи одоо нөгөө нэг одоо эмзэг байна. Тэгээ энэ дээр очиж чи чамд хэцүү шүү дээ гэдэг юмыг тавиад иддэг гэсэн байхгүй. Тэгээд нөгөө талаараа одоо ингээд улс төрчдийн хүүхдүүд улс төрт ороод ингээд карьер хөгөөд явхаар нэг ёсондоо нөгөө нэг бизнесийн ертөнц шиг ингээд үе залгамжилсан байдлаар ингээд Монголын улс төр парламент засгийн газрыг ч гэсэн үе залгамжилсан хүмүүс ингээд авч явах гээд байна гэдэг нэг юм шүүмжлэл гардаг шүү дээ. Энэ дэр ч гэсэн та сонсч л байсан баг тийм үү? Тийм. Тэгэхээр яг хөө энэ дээр бол би юугийн зөвтгөлийн юу гэж шилдэг вэ гэхээр ягаад багшийн хүүхд багш болохоор дургуутдаггүй юм. Ягаад эмчийн хүүхэд эмч болохоор дургуутдаггүй юм. Тэ? Хуульчийн хүүхэд хуульч болохоор харин эсэргээрээ баярлдаг шүү дээ. Ягаад гэвэл эн чинь нөгөө илүү одоо эмчийн хүүхэд бол илүү эмч болох байх. Тийм ээ багшийн хүүхэд илүү багш болох байх гэж хардаг шүү дээ. Тэгэхээр яг энэ нөгөө суур зарчмаа харахаар ягаад улс төрчин хүүхэд илүү улс төрч болж болохгүй гэж. Өөрөөр хэлбэл улс төрч гэдгийнхаа цаадах хариуцлага үүргээ бодно гэсэн үг байхгүй юу? Тийм ээ. Яг юу хийх юм бэ гэдэг нөгөө ажил гэдэг утгаараа харах юм бол тэрнээс шинэ өөрөө юу гэдгийг эрх мэдэл гэдэг ч юм уу те ямар нэгэн зэрэг зэндааны тухай асуудал биш байхгүй юу? Тэгэхээр энэ талаасаа харах юм бол буруутгах зүйлгүй баха гэж боддتي. Одоо ингээд улсын хурлын гишүүд чинь нэлээд өндөр цалинтай болцсон сураг байсан. Таныг аавыг их хурлын гишүүн их хурлын дарга байхад бол харьцангуй бага цалинтай байсан шүү дээ. Тэгээд одоо бол баг 3 дахин нэмэгдсэн харагдаад байна л да. Тэгэхээр 7.1 эдэн сая төгрөгийн цалин авдаг юм шиг шүү дээ. Тэндээсээ татвар өгөөд гар дээр бэлэн 5 сая орчим авдаг гэж сонссон л да. Тэгээд дээрээс нь сар болгон бас нэг 20 сая төгрөгийн
хуулийн ажлын хэсэгт орсон гэдэг бас дэмжлэг авдаг юм шиг байна тийм үү? Тэгэхээр энэ нь одоо хэр зөв юм болоо татвар төлөгчдийн мөнгийг бас хэтэрхий ингэж гишүүдэд ингэж найр тавьж тараагаад байна гэдэг юм шүүмжлэл гараад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 126 чинь энэ бүх хууль тогтоомжуудыг сайжруулах хэрэгтэй, хууль тогтоох хэрэгтэй. Энийг хэрэгжүүлж байгаа засгийн газарт нь хяналт тавиад явах хэрэгтэй. Ийм нөхцөл байгаа дах шүү дээ. Тэгэхээр яг энэ утгаараа бол тодорхой хэмжээнд мэдлэгтэй, чадвартай хүмүүс орж ирэх хэрэгтэй. Тэгэхээр тэр хүмүүс өөрсдөө ямар ажлыг орхиод орж ирэх вэ гэдэг бас нэг асуудал байх хэвээр. Одоо шүүгчийн хувьд бид нар жишээлбэл цалин одоо тодорхой хэмжээний цалин амжиргаанд хүрэлцэх хэмжээнд байж тэр одоо шүүгч авилгаас ангид байх юм аа гэдэг асуудал тавигддаг тийм үү. Яг энтэй адилхан их хурлын гишүүн одоо ямар хэмжээний цалин аваад яаж ажиллах вэ? Юг харин энэ цалингийнхаа хариуд юу хийх ёстой вэ? Гэдэг асуудал тавигдах хэрэгтэй байхгүй юу? Тийм. Одоо ядаж чуулгандаа суух хэрэгтэй. Байнгын оройдынхаа хуралдаанд идэвхтэй оролцох хэрэгтэй, ажлын хэсгүүдтэй оролцох хэрэгтэй, хуулийн төслүүд дээр ажиллах хэрэгтэй, тийм ээ. Засгийн газар дээр асуудал гарч байгаа бол тэн дээр чиглэл өгөх, хяналт тавих, тийм ээ, асуулга тавих байдлаар идэвхтэй ажиллах хэрэгтэй. Тэгэхээр сар болгонгодоо 20 сая төгрөг цалингаас гадуур бас нэмэлтээр аваад байгааг л би ойлгохгүй байхгүй. Чи жилдээ нэг удаа авдаг гэсэн чи сар болгоо өгдөг болсон биш үү? Энэ өмнө нь угаасаа л байдаг байсан гэж ойлгоод байгаа. Үгүй ээ, өмнө нь зөвхөн хуулийн төсөс наачлаа тэрэн дээр ажиллаж байгаа гишүүдэд тэр нь батлагдах юм бол хараг 20 сая төгрөг. Тэр нь тэгээд ажлын одоо тэр хуулийн дээр ажилласан бусад хуульчдтай өгдөг гэж ойлгоодсон. Одоо тэгсэн чи бараг сар болгон гэж би сонссоод бүр гайхсан л та. Яг хөө энэ нь өөрөө нөгөө нэг тойргийн одоо санхүүжил буюу одоо энэ дээр жишээлбэл томилтоор явах, уулзалт цуглаан хийх, хурал хийх те одоо энэ нөгөө хуулиас сурчлан таниулах, хилцүүлэг зохион байгуулах гэдтэй энэ бүх ажиллагаанд зориулсан нөгөө төсөв байж байгаа байхгүй. А тэрнээсээ одоо яг энэ үйл ажиллагааг явуулахад одоо нөгөө нэг ийм шаардлагатай байна гэдгээр ингээд төсөлтөй гаргаад ингээд аваад явах. Тим санхүүжилтийн. Гэтэ ерөн зүгээр парламент одоо ингээд оронтойгоо нэмээд 126 болдгиймаа гэхэд бүтээмж нь бага мөртлөө зардал нь их байдаг л харагдаад байна л да. Би бол эсэргээрээ байх хэрэгтэй байсан л гэж хараад байна. Хууль нь илүү сайжраад зардал нь багасах хэрэгтэй байтал зардал нь төрүүлээд ихссэн. Яг бодиттой одоо үр өгөөжтэй хууль одоо хуулийн өөрчлөлт хийгээд байгаа мó гэхээр яг тэр хүссэн хүлээлтэнд хүрч ажиллаж чадахгүй байна л да. Та энэ шүүмжлэлтэй санал нийлэх үү? Одоо тэнгууд яг уу одоо жишээлбэл бизнестэй улс төрчд ч юм уу тийм ээ бизнесийн орлоготой хүмүүсийн хувьд бол за цалин асуудаг байж болно. Тий. Гэтэл жишээлбэл яг энэ ажлаа хийгээ явъя гэж байгаа хүмүүсийн хувьд бол цалин чухал шүү дээ. Тий. Тэнгууд одоо жишээл 126 болонгуудаа хуучин төсвөрөө явна гэх юм бол нэг гишүүний цалин буурах ёстой гэсэн үг. Тийм ээ? Буурж орж ирэх ёстой гэсэн. Гэтэл тэр цалин бага байгаад эхлэхээр энэ одоо яг өмнөх ажлаа 100% төвлөрөө хийж чадах уу гэдэг асуудал үүсэх байхгүй. Одоо их хурлын гишүүн чи хажуугаар нь юу ч хийж болохгүй шүү дээ. Манай нараа гишүүнийг хэлээд байгаа би лайв хийж болохоо болжлоо шүү дээ гэдэг байгаа чинь тэр байхгүй. Гэтэл одоо жишээлбэл их хурлын гишүүн хажуугаар нь өмгөөдлийн үйлчлэгээ юм уу хууль зүйн зөвлөгөө байхгүй бүх юм байхгүй байхгүй юу. Тэгээ багшилжиж болохгүй, хууль зүйн зөвлөгөө зүгж болохгүй, нэг компани тузад сууж болохгүй. Яг л энэ өмнөх цалингаараа л амьдрах хэрэгтэй гэсэн. Тэнгүүд бид нар чинь одоо юу гэдгийг компани хувьцаа эзэмшдэггүй, ямар нэг эн тэндээс ногдол ашиг аваад байдаггүй, тэ яг л цалингаараа ингээд ажиллаад амьдраад ирсэн хүмүүсийн хувьд бол нөгөө моргежээ яаж төлөх вүлээ, нөгөө лизингээ яах вүлээ, тэгээ хүүхдийнхаа сургалтын төлбөрийг яах вүлээ гэх энэ асуудлууд ч яг л адилхан байж байгаа байхгүй. Одоо жишээлбэл их хурлын гишүүнээр сонгогдохоос өмнө та хувийн бизнестэй байсан бах те өмгөөлөл юу лээ энэ компанитай байгаа C&G Partners хуулийн фирмийн үүсгэн байгуулагч. Тэгээ дараа нь Шунхлаг группийн үйл ажиллагаа хариуцсан захирал. Дараа нь голон токны хуулийн хэлтсийн захирал гээд та ихэвчлэн ингээд хувийн хвшилт явж байгаа бас өөрөөс давхар хуулийн тийм фирмтэйс юм аа байхгүй. Одоо эн чинь өөрөө нэг хуулийн компанитай байжгаад тэгээд ер нь бол эмэгтэй өөрөө хуулийн компани авч явахад аяг хэцүү. Энэ өөрөө цаг наргуу маш стресстэй ажиллахгүй. Тэг хүүхдүүд ч бага байсан. Тэг багыгаа бага байхад ерөнхийдөө хуулийн компани хаацсан. Тэгээд яг ингээд байнгын цалинтай ажил руу орчихгүй юу? Тэгэхээр одоо хамгийн сүүл бол би Инвескор капитал гэдэг үн цасны компани тузын дарга гүйцэтгэх захирал байжгаад тузын дарга нь болоод тэгээд Инвескор Asset Management гэдэг хөрөнгөний удирдлагын компани тузын дарга тэгээ Инвескор банк усын тузын гишүүн гэж явж ирсэн. Тэгэхээр энэ нь өөрөө би нэг компанитай гэсэн үг биш. Компанид өөрийнхөө одоо мэдлэг чадварыг үнэлэл цалингаар таны хувийн компани биш байхгүй гэсэн үг. Тэгэхээр тэр нөгөө нэг цалингаа аваад цалин урамшуул бонус аваад явдаг байсан гэсэн. Ер нь гэр бүлийн бизнес гэж байхгүйсэн гэж юу? Байхгүй шүү дээ.
Тийм үү. Танай хүн бас тогтмол цалин. Манай хүн бол одоо сүүлдэл нэг компани бас байгуулаа мэрэгжлэрээ. Одоо олон жил ажилласан. Мэрэгжлэрээ явж байгаа. Гэхдээ тэр нь одоо жижигхэн дөнгөж эхэлж байгаа болохоор бас одоо бид хоёрын хувьд бол яг айхтар нэг юм бизнес эрхлээл тэг ингээ явахаас илүү яг ингээл нөгөө өмнөх ажилла хийгээ явдаг мэрэгчлэнүүд тахгүй юу. Тэгээ тийм болохоор бол яг цалингийн хувьд ер нь цаашдаа ийм одоо нөгөө мэрэгчлэнүүдийг ажилуулах тэг илүү яг ингээ ажиллаа төвлөрч хийх тал руугаа байлгая гэдэг бодлого барьж байгаа бол яг энэ нөгөө нэг цалингийн зардал ер нь бараг цалингаар явах гээд байгаа юм ч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл цалингийн одоо саяны хоёлоо эхлэхэд яригдсан шүү дээ. Одоо жишээлбэл цалингийн дэд хязгаар 7 сая 900 болсон байна гэж шүү дээ. Тэр чинь өөрөө сая 800 байсан үе биш шүү дээ. Одоо жишээлбэл аавыг их хурлын дарга байх үед бол нэг сая хэдэн зуутай бараг 700 мянга ташхуул байсан шүү дээ. Тэр чинь ингээ өсөд байгааз. Тэгэхээр эн чинь өөрөө энэ нөгөө үнийн өсөлт, инфляц тийм ээ. Энэ бүх юмыг чинь дагаад угаасаа дундад цалингийн хэмжээ бол өсөө явж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэрний цаана хэрэглээний зардлууд ч өсөд байгаа гэсэн үг шүү дээ. Тэр хүн өөрөө амжиргааны тодорхой төвшөнд очих хэвээр. Харин буцаад яг эннийхээ төлөө хийх ёстой чиг үүргээ хэрэгжүүлж байгаа юу л гэдэг энийг авах хэрэгтэй байхгүй. Тэнгүүд их хурлын гишүүний онцлог нь юу вэ гэхээр жишээлбэл яг ажил олгогч нь өөрөө сонгогчд учраас дөнгө сонгуулаар л тавьдаг. Үнэхээр чи энэ хэмжээний зардал гаргачаад энэндээ хангалттай ажил хийж чадсангүй гэвэл дахиж сонгохгүй л байх хэрэгтэй. Тийм ээ. Тэгэхээр та одоо хүн намаас сонгогдсон улсын хурлын гишүүн. Тэгээ танаа намыг хүчтэй сөрөг хүчин байгаасаа гэд сонгогчд одоо нэлээд хэдэн суудлал өгсөн. Тэгтэл одоо хамтарсан засгийн газарт ороод чимээгүй болоод албан тушаалаар амаа өдөлчлээ гэж хараад байгаа шүү дээ. Чимээгүй байгаа юм уу? Ер нь өгөнд гайгүй чимээтэй хангалттай хэмжээнд шүүмжилж чадахгүй энгийн нэг сэтгүүлчийн хэмжээнд бол яг нэг шүүмжлээд байгаа шиг байна. Яг энэ дээр бас нэг л бас л юмыг харьцуулж үзэх хэрэгтэй. Аливаа зүйл чинь нөгөө юм баланстай харьцуулж явдаг. 8 сул гишүүн байх. Засаг дотор 2 нь байх гэдгийн ялгааг харах хэрэгтэй гэсэн. 8 сул гишүүн байгаад бүх хийж байгаа юмыг шүүмжлээ суух шиг гамарх юм байхгүй. Өөрөөр хэлбэл олон нийтэд таалагдах юмыг яриад яг л тэнд ямар ч хариуцлага байхгүй юу? Тэ? Шүүмжилсэн болохгүй шүү дээ чи. Энийг өөрчилж болохгүй шүү дээ. Яг гэвэл шүүмжлэх үнцэг бүх юмд байдаг. Харин тэр нөгөө давуу сул тал дээр л яригдчихийдэг. Гэтэл засагт орно гэдэг маань юу гэхээр хариуцлага хүлээж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл бид нар хизээ засаг авч хизээ боловсролын салбарынхаа мөрийн хөтөлбөр дээр тусгасан юмаа хийх юм бэ? Хизээ бид нар засаг авч эрчим хүчний реформ хийх юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу? 8 сул гишүүнээрээ бол бид нар хизээ хийж чадахгүй. За тэгвэл засагт орчвол хамаагүй муу хэлэгдээд ч хамаагүй яг энэ боловсролынхаа реформыг хий. Энэний эхний алхам бид нар 26 оныг боловсролын жил байхаар зарлуулчлаа шүү дээ. Энэ амар том зүйл байхгүй юу? Өөрөөр хэлбэл энэ боловсролын реформыг хийхэд шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлэж чадна гэсэн үг. Бид нар хэрвээ засагт биш байсан бол энийг хийж чадахгүй шүү дээ. Гаднаас хичнээн ойрлоод хийж чадахгүй. Гэхдээ засагт орсон гэд засгийн хийж байгаа бүх юмыг дэмжиж байгаа гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл засагт 2 гишүүн байна. Тэр 2 гишүүнээ шахаж ажиллаж байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт тэр 2 гишүүн маань ч санал нэгдэж чадаагүй засгийн шийдвэр байх магадлал бий. Тэр тохиолдолд их хурлаас хяналт тавих гэдэг утгаараа бол их хурлын 6 гишүүн бол 100% ажиллана. 100% хэлхээ хэлнэ. Тийм ээ шүүмжлээ. Тэгэхээр сүүлийн ганц асуулт. Та эрх зүйч хууч мэрэгжилтэй Монгол Улсын их сургуулийг төгсөөд холбооны бүгд найрамд гэрман улсын бооны их сургуульд эрх зүйч мэрэгчлэрээ магистрийн хамгаалсан юм байна. Тэгээд хууч гэдэг утгаараа та бас одоо их хурлд орж ирээд дөнгөж шинэхэн гишүүнч гэлээ хэд хэдэн одоо хуулийн өөрчлөлтөөр бас одоо таны санаачилсан хуулийг эхнээсээ батлагдаад явчлаа гэж харж байна. Тэр өмгөөлийн тухай хуулийн дээр бас таны санал дэмжигдээд батлагдчихлаа. Араас нь одоо зөвшөөрлийн хууль гэдээ яригдаад явж байна тийм үү. Тэгэхээр энэ зөвшөөрлийн хуулийн дээр та бас эсрэг байр суурьтай байсан л та тэрийг та товчхон тайлбарчихгүй. Тэгэхээр зөвшөөрлийн хуулийн дээр бол маш сайн ойлгож харах нюанстай юмнууд байгаа. Өөрөөр хэлбэл зорилго нь бол зөв байгаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол за энэ яг захим тоглоомууд тийм ээ мөрөдөд тоглоом хэлбэрээр мөрөдөд тоглоом, бооцоод тоглоом энэний ард хохирогчд их байгаад байна тийм ээ өөрөөр хэлбэл тоглоод хохироод байна эд хөрөнгөөрөө болон амь насаараа хохирогч нөхцөл байдал үүсээд байна. Тэгэхээр энийг бол шийдэх ёстой
гэдэг дээр бол санал нэг байгаа. Энэ бол аль эрт шийдэх ёстой байсан асуудал. Одоо л шийдэгдэг байгаа. Та тэгээд эсрэг байр суурьтайгаа бодоход би таныг нэг ямар нэгэн байдлаар мөрөдөд тоглоом, бооцод тоглоомын газартай юм биш үү? Эсвэл ах トゥ хамаатан садан ч ингэж хардчих. Тийм ёстой байхгүй тэр юмнаас чи хол явдаг тийм ээ. За тэгээд өөрөөр хэлбэл энэ өөрөө тоглож болохгүй гэдэг асуудлаас илүүтэйгээр хувь хүний хариуцлага, санхүүгийн боловсролын асуудал байхгүй юу? Одоо жишээлбэл орон баяраа тавиад тийм ээ өөрийнхөө амьдралын одоо бүх гол их усүрийг барьцаанд тавиад тоглох ёстой юу гүй юу гэдэг энэ бол нэг тусдаа асуудал. За олонх нь энэ дээр шийдвэр гаргалт нь буруу яваад байна. Ийшээгээ донтоод байна. Энэ асуудлыг шийдэх ёстой гэдэг дээр хориглох нь зөв юм биш үү? Энэ бооцоо мөрөдөд тоглоом. Тэгвэл шууд хориглох өөрөө сул талыг бий болгодог. Өөрөөр хэлбэл тэр донтцсон хүмүүс хориглолоо гэд тоглохоо болох уу? Тэгэл ямар нэг байдлаар нууцаар тоглох байх та. Тэгэхээр ядаж хүн лөөгрдаад ингээд хохроогоод байх нь багасах байх л гэж. За тийм. Тэгвэл өнөөдөр оруулаад ирсэн хуулийг яагаад шүүмжлээд байгаа юм бэ гэхээр нэгдүгээр хууль зүйн техникийн хувьд болоод хуулийн зарчмыг буруу хагаад байна. Би чи хуульч хүн шүү дээ. Тийм болохоор хууль тогтоох байгууллагын хувьд бол бид нэр зөв хууль батлах хэрэгтэй. Ялангуяа одоо эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байгаа бол энэ эрүүгийн шин зүйлчлэлээс чинь шалтгаалаад хүн хэлмэгдүүлэх тийм ээ гэмт хэрэгт одоо гүтгэх тийм ээ буцаага тэн дээр жишээлбэл одоо хэлмэгдүүлэлт үл явна. Хүний эрх зөрчих асуудал. Нөгөө талаасаа ял завших асуудал. Өөрөлд тодорхойгүй бичигдснээс болоод жинхэнэ гэмт хэрэгтэн сул яваад харин буруу хүнийгээ буцааж тэр хонглоор чирэх. Тэр боломжийг бий болгочих вэ. Ийм учраас энэ эрүүгийн хуулиар шин гэмт хэрэг бий болгоно гэдэг бол өөрөө маш нарийн асуудал байхгүй юу? Гэтэл энэ хуулийг өргөн барихтаа яасан гэхээр зөвшөөрлийн хуульд өөрчлөлт оруулж ийнгээд тэрийгэ дагуулад эрүүгийн хуулиа оруулаад ирсэн. Тэгээд яаралтай гормоор гээд энэ дээр шүүх, прокурор, хүний эрхийн үндэсний комисс гээд яг заавал энэ эрүүгийн хуульд орж байгаа өөрчлөлт төр саналаа өгөх ёстой байгууллагуудын санал байхгүй. Хууль зүйн яамны санал байхгүй. Үнэлгээ байхгүй. Нөлөөлийн үнэлгээ. Энэ юмгүйгээр ороод ирж байгаа байхгүй юу? Процедурын дут байгаа юм шүү. Харин тэгэхээр ингээд яарсан буюу зөвшөөрлийн хууль бол өөрөө энгийн хууль байхгүй юу? Зөвшөөрлийн хуулийн дээр зохицуулах ёсгүй асуудлыг зохицуулаад оруулаад ирсэн байхгүй юу? Нөгөө тоон дотор үсэг гэдэг шиг юу оруулаад ирсэн бэ гэхээр төлбөр таавар бооцоо тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэд оруулаад ирж байгаа. Тэгэхээр энэ тодорхой үйл ажиллагааг жишээ салбарын үйл ажиллагааг хориглож штэ. Тэгэхээр энэн дээр тусдаа хууль авах хэрэгтэй байхгүй юу? Бие даасан хууль гэж үү? Бие даасан хууль авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нар казиног хориглодог. Казино хориглохдоо хуулиар хориглодог. Тусгай хууль гаргасан. Тусгай хууль гаргасан. Тэрийг зөвшөөрлийн хууль дээр жишээл оруулж болох байсан юм уу? Гэдэг асуулт байхгүй юу? Тэгэхээр тэр зөвшөөрлийн хуулийн дээр дараа нь ямар үйл ажиллагааг одоо жишээлбэл юу гэдгийг те ам нээвэл гэдэг шиг ийм ярьслага ус төрчтэй зохион байгуулахыг хориглоно гэж оруулаад тавьчих юм уу? Өөрөөр хэлбэл тэр аливаа нэг үйл ажиллагааг хориглоно гэдэг чинь өөрөө маш сайн тооцоо судалгаатай орж ирдэг. Энэ нь өөрөө тусдаа хууль ах хэвээр. Энэ хууль батлагдчихэж эннийх нь үндсэн дээр эрүүгийн хууль дээр гэмт хэргийн зүйлчлэх хэвээр. Тэгэхгүй бол жишээлбэл эрүүгийн хууль дээр за төлбөр таавар бооцоо тоглоом эрхлэхийг хориглох гэдгээр нь те төлбөр таавар бооцоо тоглоом зохион байгуулсан бол тэдэн төгрөгөөр торгоно, тэдэн жилийн ял онооно гэд ингээ орчлоо та. Тэнгүүд төлбөр таавар гэдэг нь юу юм бэ? Бооцоо тоглоом гэдэг нь юу юм бэ? Тэр нь тодорхойгүй болчих. Юугаараа ялгах юм бэ? Тэнгүүд тэрийгэ зохион байгуулах гэдэг нь юу юм бэ? Эрхлэх гэдэг байгаа нь юугаараа ялгаатай юм бэ? Тустай хууль байхаас албагүй тийм тайлбарууд гарч ирж байна. Зуучлах гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Энэ бүх юм тодорхойгүй орчноо та. Тэгэхээр тэрийг чи яаж зөвлөчлөх юм? Нөгөө мөрдөн байцаагч нар чинь өөрсдөө дураар шийдэх боломж нэгдүгээр гарч ирж байгаа. Тэгэхээр хэлмэгдүүлэлт үүснэ. Хүний эрхийн зөрчил гарч ирнэ. Нөгөө талаасаа бүгдийг хориглочихё. Морин уралдаан маань хайчих юм бэ? Морин уралдаанаа бид нар боцоод гэж үзэхгүй юу гэдэг ч бас. Тийм шүү дээ. Боцоод уралдаан. Тийм боцоод уралдаан шүү дээ. Тэгэхээр автоматар иш орчиж байгаа байхгүй. Тэнгүүд жишээлбэл спорт беттинг буюу спортын боцоод тоглоомод байгаа шүү дээ. Одоо жишээлбэл саксны тэмцээн болж байна. Тэн дээр боцоод тавьж байна. Тэгжээж тэр нөгөө нэг холбооны үйл ажиллагаа явах гэдэг нь тэр бүх хэмжээ хориглогдно. Гэтэл энийг тэр чинь хориглохгүй гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл тусдаа бид нар хууль батлаагүй учраас. Тийм байна. Зөвхөн эрүүгийн хууль дээр ороод ирж байна. Тэгэхээр миний нөгөө хуульчийн хувьд санаа зовоод байгаа юм тэр ихгүй юу? Ядаж наа дээрээ прокуророос саналыг аваа. Шүүхээс
улсын дэжүүхээс саналаа аваа. Ерөнхий прокуророос саналаа аваа. Хүнгийн эрхийн үндэсний комиссаас саналаа аваа. Энэ хууль зүйн яам чи яагаад энэ дээрээ саналаа боловсруулдаг юм бэ? Ингэжээж энэ хууль чинь өөрөө ямар үр дагавар бий болгох юм бэ? Нөгөө бусад зөвлөлттэйгээ яаж зөрчилдөх юм бэ? Зөвлөлтлийн одоо хоорондын зөрчилтөн үүсэхгүй юу гэдэг ямиг бид нар яаралтай гормоор 7 хоногийн дотор нэг байнгын хороо шийдэж чадахгүй. Ааха. Нөгөө бошуу туулаа баримтаа бастай гэдэг шиг л дараа нь ингээд асуудал дагуулсан хууль баталчих гээд байна гэдгийг л та сануулж байна шүү дээ. Та ялангуяа эрүүгийн хууль. Энэ хуулиар чинь хүнийг хордог, цаагддаг, тоорогдог, эрхийг хязгаарладаг хууль байхгүй. Тийм учраас маш одоо 7 хэмжээчнийг огтлох хэрэгтэй гэдэг зүйл. Гэтэл энэний эсрэг нөгөө нэг PR юу гэж яваад байна гэхээр одоо яг таны нөгөө хардаж сэрдэж байгаа шиг хувьдаа нэг мөрөдө тоглох юм байна. Ерөөсөө энэ те хориглохыг зөвшөөрөхгүй байгаа маань цаана нэг эрх ашиг яваад байна гэж байна. Гэтэл эн чинь хувь хүний эрх ашиг гэдэг талаасаа биш. Нийгмийн аюулыг зайлуулахдаа бусад аюулыг бий болгож болохгүй байхгүй. Тэгээ энэ талаас л яваад байгаа. За ингээ бидний ярилцах цаг аль хэдийн дууссан байна. Ингээ бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй тайлбар ярьцлага өгсөн танд баярлалаа. Тэгэхээр та хуульч гишүүний хувьд ер нь бас нэлээд томоохон хуулиуд дээр бас анхаарлаа хандуулж өөрийн гэсэн зарчмын байр суурь илэрхийлж одоо бас цоорхоттой буруу хууль батлагдахаас бас сэргийлэх тал дээр бас өөрийнхөө хувь нэмрийг оруулж ажиллаж байгаа юм байна. Ингээ таны цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцлагаар улсын их хурлын гишүүн Уянга Хишиг оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.